Даргуул аймагт гал унтраах олон төрөлтийн улсын авраг шалруулах наадаа буг 2024 тэмцээн энэ цагт болж байна. Даргуул аймгийн гал унтраах байгууллага буюу одоогийн онцгой байдлын газрыг үүсгэн байгуулсан цагаас эхлэн өнөөдрийн хүртэл энэ албанд үе удмаараа тангараг өргөн ажиллаж байгаа гэр бүлийн зүгээс тус тэмцээнийг тохиолдуулан ахмадуудын хүндэтгэлийн самбар болон тэмцээнд оролцогчдод гарын бэлэг гардууллаа. 1961 онд Дархан хот байгуулагдахтай зэрэгцэн бий болсон гал унтраах байгууллагын анхны дарга Цэвэний Даржаа хошуучийн аж ахуй буюу мөн тус байгууллагад дэд даргаар ажиллаж байсан Даржаагийн пүрэв хуйг дэд урандаагийн хүү бөгөөд тус байгууллагад мөн галс өнөөгчөөр ажиллаж байсан пүрэв хуйгийн ганц гэр бүлийнхээ өмнөөс уг хүндэтгэлийг удам дамжин ажилласан байгууллага хамт олондоо гардууллаа. За ингээд Дархуул аймагт онцгой байдлын алба гал төрдөд тэмэг алба үүсээд 60 гаруй жил болж байна. За энэ том байгууллагыг үүсгэн байгуулахад онцгой гавьяа байгуулсан манай ганц сүхийн өвөг дээдэс одоо Даржааг хошууч байла. Хамгийн анхны гал командыг байгуулж босгосон. За дараа нь дэд турандаа пүрэв хуйг гээд одоо ганц сүхийн аав нь манай байгууллагыг өшөө цааш нь хөгжиж, хүчрэгжиж сайхан болоход бол их онцгой гавьяа байгуулсан. За энэ эдгээр хүмүүстэй хамтран ажиллаж байсан үе үеийн ахмадууд бид өнөөдөр бас дүүгийнхээ ийм сайхан одоо бэлэг дурсгал өгж гардуулж байгаа бидэрт баяр хүргэж байгаад их таатай байна. За ингээд пүрэв хуйг дэд турандаатай хамт ажиллаж байсан манай дэд турандаа бямд дөрж дарах эхний нүүрний игнээ 100 гартал сууж байна. Дараа нь дэд турандаа алга. За ингээд миний бие Батбаяр. За ингээд энд Шарын голын гал унтраа ангийн дарга Манлан Баатар. За ингээд Шарын голын гал унтраа ангийн дарга даргаар ажиллаж байсан дэд турандаа Баяр Магна. За ахлагч Гамбат. За дэд турандаа Төмөрбаатар. За ганц зүг өөрөө байна. Хэн байна? За чулуун хүүгээд манай Ахмад галс өнөөгч Ахмад Тамирчин. За ийшээ адил бишгээд манай галын машины архаг хуучин жолооч байна. Ингээд 54 дугаар ангийн дараагаар ажиллаж байсан Хошууч Баатаргүй гэсэн нарын улсууд бид нар энэ одоо дүүгийнхээ хүндэтгэлийг хүлээж авч байна. За дүүгийнхээ гэр бүлд одоо цаашдын өндөр амжилт, аз жаргал, эрүүлэнх, сайн сайхныг хүсэн өрөөж байна бид бүхний өмнөөс. Миний өвөө бол Цэвэний Даржаа гээд анх 61 онд Дархуул аймаг байлгад анхны гал унтраах албаны даргаар дамжиж яасан. Дараа нь миний аав пүрэв хуйг Даржаагийн пүрэв хуйг гээд Дархуул аймгийн дэд даргаар 97 он хүртэл удирдах ажиллаж байсан. Би өөрөө 93 оны 2 сард энэ байгууллагад бас галсан өгч хатан тушаалтаар ажиллаж байсан болохоор энэ байгууллагынхаа цаашдын ажил үйлс бүх юмд нь амжилт хүсээд ингээд энэ арга хэмжээнд оролцож байгаа туйл их баяртай байна. Одоо миний хүү 12 жилдээ энэ байгууллагт ажиллаж байгаа алхаас цолтой ганцхан анх баяр гээд байгаа. Тэгээд энэ дээр маш их баярлж цаашдын зорилго ер нь энэ албандаа л энэ албаал их дэмжиж цааш нь явагдтал баяртай байгаа. Даргуул аймагт зохион байгуулагдж байгаа гал унтраах олон төрөлтийн улсын авраг шалруулах наадаа буг 2024 тэмцээн амжилттай явагдаж байна. Тус тэмцээнийг тохиолдуулан ийхүү ахмад үеийг санан дурсах тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн залгамжилж явах ойлголтыг залуу үед төлөвшүүлэх зорилгоор өвөө болон аавынхаа зурагтай хүндэтгэлийн самбар мөн гарын бэлгийг энэ цагийн Игэл Баатар болсон онцгой байдлын газрын алба хаагчдад пүрэв хуйгийн ганц хүчин гэр бүлээс гардуулж алба хаагчид анги байгууллагадаа хүндлэл үзүүллээ.